Улаан удад Дархан хотын хамтын ажиллагаа ах トゥ найрамдлах харилцааны 60 жилийн эх хонд тохионо. Энэ хүрээнд Дархуул аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын ажлын алба, Орчин холбооны улсын бүгд найрамдах Бурайд улсын Улаан удад хотын депутатуудын зөвлөлийн ажлын алба хоорондын дуршлаг судлах анхны уулзалт боллоо. Дархан хотод болж байгаа уулзалтанд 20 гаруй албаны төлөөлөл оролцож байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж Монгол улсын нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн төлөөлчдийн хурлын ажлын албаны бүтэц бүрэлдэхүүн, жилийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцжээ. Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон төлөөлөгчид ажлын албаны төлөөлөл бүхий бүрэлдэхүүн Улаан удад хотод албан ажиллалт хийсэн байгаа. Тус хүрээндээ Дархуул аймаг болоод ардын депутатуудын Улаан удад хотын ардын депутатуудын зөвлөл хооронд санамж бичиг анх удаага тийм санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдрийн Улаан удад хотын депутатуудын зөвлөлийн ажлын албаны даргаар ахлуулсан баг бүрэлдэхүүн Дархуул аймагт ирж ажлын албаны хамт олдоо туршлага солилцох ийм ажлыг хийгээд байгаа юм аа. Ажилдаа танилцах, харилцан туршлага солилцох ийм зорилгоор Дархуул аймгийн иргэдийн хурлын урилгаар өнөөдөр бид нар 20 түүний бүрэлдэхүүнтэй ингээд бид нар өнөөдөр ирлээ. Тэр дундаа сая одоо энэ 26 он гараад 2 дугаар сард одоо Дарханы иргэдийн хурлын төлөөлөгч нар манай одоо хурлын үйл ажиллагаатай танилцаж бид нар өнөөдөр бол энэ аппаратын үйл ажиллагаатай танилцахаар ингэж хурж ирж байгаа. За тэгэхээр зэрэг бол бид нар ингээд бие биендээ ингэж зочилж бие биенийхээ ажил үйлстэй ингэж танилцдгийн эцсийн утга зорилго бол ерөөсөө орон нутгийн өөрөө одоо удирдах ёсны энэ байгууллагаас сонгогдсон гарсан ард түмний дундаас сонгогдсон депутатууд гэдэг бол иргэдийн хурлын төлөөлөгч нар гэдэг бол ерөөсөө л ард түмний төлөө юу хийж гэн, ард түмний төлөө ямар одоо бодол, ард түмний төлөө сэтгэж байгаа, хийж байгаа энэ бүх үйлдэл болоод их чухал. Тэгэхээр зэрэг аль талдаа бол адилхан бид нар туршлага судалж төлөө бол харилцсан суралцж байгаа ийм аш холбогдолтой одоо аялал болж байгаа. Төрийн албаны болон урлаг соёл бизнесийн салбарын 90 гаруй төлөөлөлд оролцох үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулан ажиллаж байгаагаа Орчин холбооны улсын бүгд найрамдах Бурайд улсын Улаан удад хотын депутатуудын зөвлөлийн ажлын албаны дарга онцоллоо. Хоёр хотын иргэдийн төлөөлчдийн хурлын депутатуудын зөвлөл нь хүн амын тооноос хамаарч харилцан адилгүй. Дархуул аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлд 40 төлөөлөгчтэй бол депутатуудын зөвлөл нь 430 мянган иргэнийг төлөөлж 30 депутатууд 5 жилээр сонгогдсон ажилладаг байна.